Иргэний зэрэг ногоон намын жагсаалтаар улсын хурлд сонгогдсон Нарантуян Нараг гишүүний ёс зүйн асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулад байна. Тэгвэл иргэний зэрэг ногоон намын дарга Батбаатарын зүгээс Нарантуян Нараг гишүүний гэрт хулгай орсноос үүдэн бухимдлаа илэрхийлсэн нь хувь хүний сэтгэл хөдлөлийн асуудал учраас намын зүгээс ямар нэгэн хариуцлага ярих шаардлагагүй гэж үзэж байгаа юм байна. За гэхдээ дэвшсэн намынхаа үзэл баримтлалын эсрэг ажилласан жагсаалтын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг боловсруулж дууссан хаврын чуулганаар өргөн барьж хилэлцүүлнэ гэдэг тайлбарыг өглөө. За ер нь бол бэлэн хуулийн төсөл бэлэн болцсон. Энэ хаврын чуулган эхлэхээр намын нэрээр улсын их хурлд сууж төрийн эрх барихад оролцож байгаа их хурлын гишүүдийг нам нь улс төрийн шийдвэрээр эргүүлэн татдаг байх. Иргэд сонгогчдын шаардлага байдаг юм уу юу гэдгийг бусад асуудлууд тодорхой юм хамгаалтанд ороод ахын нөхцөлийг бий болгохгүй бах тэр нөхцөлийг бүрдүүлсэн эргүүлэн татах тухай хуулийг хаврын чуулганаар өргөн барьна гэсэн ийм бодолтой ажиллаж байна. Манай их хурлын гишүүн Нарантуян Нарагийн орон гэрт нь хулгай орсон асуудал дээр хүмүүс хоёр тал зарим нь зөв буруу янз бүрээр хэлж явах шиг байна. Ер нь бол зүгээр цагаан сар сашин болж байна. За монголчууд бэлгэдлийн ард түмэн гэхдээ ер нь альч цаг үед орон гэрт ингээ хулгай ороход хүн бол игдүүцэл дургүйцэл тэгээд тийм бухимдал бол илэрдэг. Тэрийг хэрхэн илэрхийлж гэнэ гэдэг нь хүн болгоны ялгаатай талуудын л нэг зүйл байна. Тэгэхээр тэрийг бол би тийм таата сайхан зүйл хулгай орлоо гэдээ баярлаад ах зүйл биш. Яг хөө зүгээр бэлэгдлээрээ тэгээд бид нар хоорондоо ярихад за энэ муу мухай юм алга болж нэг оны өмнө нэг монголчууд хэлдэг нэг барцт нь гараа явчлаа гэдэг шиг тиймэрхүү байдлаар дундаа ярихад бол хэлж байгаа. Түүнээс биш олон нийтэд илэрхийлж байгаа тодорхой зүйлүүдийг харж байгаа зөв буруу гэж бодож байгаа зүйл нь бол хувь хүний өөрийнх нь үнцэг юм да.